Кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа та бүхэнд Италийн Sime брендийн CEO Tig, CEO Tig3 Neo загваруудын 2 групптэй кофений машин болон кофе бутлагч, байгууллага болон үйлчилгээний газрын зориултын ус шүүгч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер зэрэг тоногдох хөрөмжүүдийг Монголд хамгийн хямд үнээр худалдаалж байна. Гоёмсог загвар хямд үн үйлдвэрийн баталгаа, мэрэгжлийн зөвлөгөө, мэрэгжлийн холболд суйрлуулалт, үнгүй баристагийн сургалт, урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. Мөн Arabica дээд сортын 3 үрийн холцтой эспрессонд зориулсан шинэхэн хурал бүхий эспрессо блендинг кофений үр болон дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахудас 88 3 65 12 Naba Gym компани. Самбайцхан үзэгчдээ та бүхэнд сайхан өглөөний мэндийг хүргэе. Кофе үе цай нэвтрүүлэг шинэ дугаар шинэ зочинтой та бүхэнд хүргэх бэлэн болсон байна. За өнөөдрийн манай зочин хойморт Diamond Mind Academy сургалтын менежер Дорж хамт болон сэтгэл зүйч Амин Заяа нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За кофе уух цай авах уу? Цай ууя. За намайг цай бэлдэж байгаа хооронд хоёр маань Diamond Mind Academy хизээ анх үүсгэн байгуулагдсан. Энэ талаар үзэгчтэй гоё дэлгэрэнгүй танилцуулаад яриагаа эхлүүлье. За бүгдэнд нь гайхалтай өглөөний мэнд хүргэе. Намайг Алтан арил авахтай Дорж чанд гэдэг Diamond Academy-д сургалтын менежер хийдэг. За өнөөдөр сэтгэл зүйч Амин Заяа багштайгаа хөтөлбөртөө оролцож байна. За Diamond Academy бол 4 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн хувийн хөгжил буюу харилцан хандлага, зөвлөн ур чадварыг сургадгаараа онцлог байгаа. За тэгээд өөртөө итгэлтэй манлайлагч өсвөр үе бэлтгэнэ гэсэн зорилгондоор хамтдаа гэрэлтүүлье гэсэн өрөөнд дээр явагддаг байгаа. За баярлалаа нүглээ сайхан. За баярлалаа. Хамтдаа эхлүүлээ. Академи хадлаа болонгоо яг хөрмөлн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та түрүү хэллээ л дээ илүү нөө зөвлөн ур чадварыг суулгадаг гэх тийм. Өмнө нь эцэг эхчүүд илүү нөө академик мэргэжлийн түвшинд боловсролыг олохыг хичээдэг байсан бол одоо сэтгэл хүүхдүүд хаа сэтгэл зүй тийм хувь хүний хөгжил гэдэг зүйл рүү илүү анхаарсан байна. Тэгээд энэ утгаараа Diamond Academy бас маш амжилттайгаар 4 жилийн үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь доторх хөтөлбөрүүд нь ямар хөтөлбөр байдаг вэ? За манайх болохоор яг 12 хичээл буюу зөвлөн ур чадварын хичээлийг заадаг. За зөвлөн ур чадвар хувийн хөгжил гэдгээрээ явагддаг. Тэгэхээр хувийн хөгжил гэхээр ер нь зорилгоо тодорхойлох, цагаа төлөвлөх, одоо эцэг эхчүүдийн бас нэг анхаарал татдаг зүйл нь мэрэгжил сонголт гэдэг энэ хичээлүүдийг заадаг. Тэгээд 12 хичээл ер нь боловсруулад энэ 12 хичээлээ хүүхдүүдэд заадаг. Одоо бол нэг 5000 гаруй хүүхдүүд ер нь сургалт хөтөлбөрөөр орсон байгаа. Хүүхдэд ер нь төлхөө тийм мэрэгчлээ болно гэж тэр хичээлээр нь шахахаас илүүтэй сэтгэл зүйтэй төрүүлж ажиллах нь ямар давуу талтай байдаг юм бэ? За одоо юу бодох юм бол хүүхдүүд маань мэрэгжил сонголтын үед харьцангуй мэдлэгтэй болсон. Гэхдээ төдийлөн бас яг маш олон мэрэгчлүүд гараад ирсэн учраас яг аль мэрэгчлээ сонгохоо гэдэг бүр эргэлздэг болсон ч юм уу тий. Өмнө нь болохоор ээж аавынхаа зөвлснөр ч юм уу энэ чиглэлийг сонирхож үзчихад тэргээр сурдаг гэсэн бол одоо хүүхдүүд юуны түрүүнд би өөрийн чадвар би яг юу сонирхдаг үлээ гэдэг анхаарч үзэх гэж хичээдэг болсон. Гэхдээ бас яг одоо зөвлөгч багшгүйгээр ч юм уу эсвэл ядаж хувийнхаа хэв шинжийг тодорхойлоод тэр тестийн дагуу одоо мэрэгчлээ сонгох юм бол илүү төхөмдөө болчтой гэсэн үг. Яг ийм чиглэлээ гаргаад ирж байна гэсэн үг. Тэгээ хүүхдүүд маань хөвчлэн ингээл мэрэгчлүүдийг сайн судалж үздэггүй ч юм уу мэдгээгүйсээ болоод буруу төсөөлтөд ороод тэрнээсээ хаширдаг ч юм иймэрхүү зүйлүүд гарч ирдэг. Тэгэхээр Diamond Academy-ийн хувьд болохоор яг мэрэгжил сонголт хичээлийн хүрээнд яг чи өөрийнхөө таньж мэдсэн үү? За чи өөрөө мэрэгчлүүдийг судалж үзсэн үү? За мөн давхар тест авч давхар ажилдаг ч юм уу? Гэх мэтлэнгээр хүүхдүүдэд илүү өөрийнх нь зүгээс зөв сонголт хийдэг юм байна шүү дээ. Тий яг зөв. Илүү зөв сонголт хийхэд нь тусалж чиглүүлж өгдөг гэсэн. Би яг би нэг мэрэгжлийн биш болохоор зөв миний харж байгаа үнцэг юу гэхээр бидний хувьд харьцангуй сэтгэл зүй доктортой байсан уу гэж хараад байгаа. Яг утаснаас арай хол өсцгөөцсөн. Илүү төлхөө ингээ нийгэмшсэн гадаагаар тоглодог ч юм уу болов одооны хүүхдүүд болохоор утастай илүү ойр байгаа болохоор сэтгэл зүйн хувьд яг тийм доктортой бас биш юм шиг харагдаад байна. Юмд айгу хурдан автах эсвэл нэг
би буруу харж иж магадгүй. Тэр тийм хүү ялгаа байгаад байна. Энэ үнэн болов уу? Ер нь бол тийм ба. Одоо ээж аав нар бол миний үед юм байгаагүй юм да гэдэг үгийг айгүй хэлдэг шүү дээ. Тэгэнгүүт яг ээж аав нар бас төдийлээ яг өсвөр нас гэдгээ нэх багтаа ярьж яваал ч юм уу те. Би ийм асуудалтай, ийм травматай гэж ярих нь сэтгэлээ болдог шүү дээ. Тийм байсан. Одоо л хүүхдүүд тэр мэдлэгт илүү ойрцсон учраас одоо утаснасаа сэтгэл зүйн ойлголтуудыг за OCD, ADHD гэх хэвээр эмгэгүүдийн талаар маш их мэдээлэл авсан учраас бас энэ эргээгээд бас сөрөг үр дагавартай ч юм уу одоо өөрийгөө хит яадаг ч юм бас тийм харьцуулах тийм байх гэдэг. Ганцаардах мэдрэмжүүд тэгээ бас нөгөө сошиал хэрэглэнээс болоод үеийнхэнтэйгээ муудалцах, маргалдах ч юм иймэрхүү асуудлаас бас их гарч байгаа. Тэгээд энэ хөгжлийн ирээр тэгэл бид нар бас хөгжөөд шин асуудлуудыг даван туулах гээд явж байгаа гэж ойлгож байна. За 4 жилийн хугацаа гэдэг бол бас багагүй хугацаа. Маш олон бас сурагчдыг таавхан гаргаж байгаа. Энэ академид ер нь хэдээс дээш насныхан хамрагдаж байна. Төлхөө за тэднэр дээр гарч байгаа үр дүн бас ямар үр дүнгууд байна. Ээж аав нараас, эмээ өвөөнараас, асран хамгаалагч нараас ямар сэтгэлүүд ирдэг вэ? За тэгэхээр манайх болохоор яг 6-аас 17 насны хүүхдүүд бүх хүүхдүүдэд Тэгтээ 6-аас 10 насных нь болохоор арай өөр хөтөлбөр бяцхан даймонд гэдэг хөтөлбөр гэсэн. Яг насанд нь тохирсон. Гэхдээ яг энэ хувийн хөгжлийн хичээлүүдийг бол ордог. За 11-ээс 17 насных нь болохоор цагаа төлөвлөх мэрэгжил сонголт гэдэг хичээлүүдийг ороо явуулдаг гэсэн. За үр дүн гэх юм бол за эцэг эхчүүдээс бол одоо яг ийм зүйл байгаад идэв. Гинт сургалт нь нөгөө л манай хүүхдэл гинт л ярьдаг, гинт одоо илэрхийлдэг тий. Бүр амар сайн мэрэгжлээ сонгодог ч гэдэг юм уу ийм зүйлүүд бүр шууд даймонд актемд л орчвол бараг л тэр хүүхэд гинт ингээл амар гоё болдог гэдэг ч юм уу тий. Маргааш нь бараг л өөрөө илэрхийлэл ээж автайгаа ярьдаг. Гэтэл бид нар бол хүүхдүүдээ хөгжүүлэхээс нь хажуугаар эцэг эхчүүд багш нарт бас сургалт ордог гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүдийн үр дүн болвол эцэг эхчүүддээ юу жилдэг вэ гэхээр за одоо жишээ хамгийн энгийн жишээ гэхэд бүтэн жилийн Open Mind гэдэг хөтөлбөр байгаа байхгүй. Тэгээ тэр хөтөлбөрт бүтэн жил буюу 9 сараас 5 сар хүртэл ингээд суралцаа төгсөөд одоо манад тэгш жаргал гэдэг охин байдгийн тэр Америкт сэтгэлгэхдээ сурах гэж байна. За энэ бол бидний бас нэг бүтэн жилийн хугацаанд амжилт байгаад байгаа. Яагаад гэж байгаа вэ гэхээр хувийн хөгжил гэдэг бол тавтамжтай явж иж илүү үр дүнтэй байдаг. За эцэг эхчүүд бол нэг сар суугаал мундаг болох биш. Энийг ингээд тавтамжтай байнга хийж иж энэ зуршил болж дадал болж иж илүү үр дүнтэй байдаг. За тэгэхээр эцэг эхчүүдэд бол үр дүн гэдэг зүйл бол одоо хүүхдүүдээрээ л дамжуулж хардаг. Одоо тэгш жаргал гэдэг охин маань бол бүтэн жилийн хугацаанд зөвхөн хувийн хөгжлийн хичээлийг заагаад ах юм биш. За сайн дурын ажлыг хийх. За мөн дээрээс нь одоо Америкт тэтгэлэгтээ сурахад ямар зүйл хэрэгтэй юм гэдэг талаас нь зочин менторуудын зөвлөгөө гэдэг ч юм уу те. Магадгүй одоо гадаад тэтгэлэгтээ сурах гэж байгаа бол хизээнээс тэтгэлгээ хөөцөлдөх ёстой, юу бэлтгэх ёстой юм ч гэдэг юм. Энэ зүйлүүдийг заадгаараа юм онцлог байгаа. Тэгэхээр бүтэн жилийн хугацаанд бол илүү үр дүн харагддаг. За тэгээд цаашлаад ер нь ээжүүдтэй, эцэг эхчүүдтэй болон багш нартаа ингээд сургалт ордгоороо илүү үр дүнтэй бас байдаг. Бас цаашлаад бүр ингэж харагдаж байна. Нэмээд хэлэхэд хүний нутагт очиод сэтгэл зүйн хувьд яаж дархлаатай байх юм, бие физиологийн хувьд яаж дархлаатай байх юм, тий цаг нараа яаж зохицуулах юм гэх мэтчлээ. Ер нь бол тиймэрхүү зүйлийг маш удаанаар цаг хугацаа зарцуулж өөрөх нь биеийн суулгаад өгөхөд тэр хүүхэд алстай бол өөрөө ингээд дадал болцоо учраас аваа явчих واخ тий. Би зөв санаж байна уу юу? Diamond Academy түрүүндээ ярьсан нэг улирал нэг юм хөтөлбөр зарладаг гэдээ хэлжсэн. Саяхан нэг ээжүүдэд зориулсан хөтөлбөр зарлагдсан уу? Тэгсэн. Ээжүүдэд зарласан. Тий, тэр хөтөлбөрөд бол манай ээж нар аягүй итгэвтэй хамрагддаг шүү дээ, тий. Тэр хөтөлбөрийн талаар бас гоё танилцуулбал. За тэгээд одоо буцаал нөгөө нэг яг анх үүссэн байгууллагацнаасаа л ярих болж байгаа. Энэ зүйл нь юм гэхээр хүүхдүүд маань өөрсдөө бид нар санал тавьсан байхгүй. Бид нар анх зөвхөн хүүхдүүдэд зориулна гэдэг ингээд сургалт хөтөлбөрөөр гаргаж исэн болвол багшаа би үнэхээр ингээ мундаг болчиход байна тий. Ээж маань нөгөө нэг хэлсэнчлэн үе үеэсээ өөр байгаад гэдэг ч юм уу тий. Нөгөө ширээн дээр тий ойлгоцгүй тий. Ширээн дээр суухаар өрөнд орно. Яагаад гэдгийг ээж аав тайлбарладаггүй тий. Яг тэрнтэй адилхан хүүхд маань ингээ зорилгоо тодорхойлоод цагаа зөв төлөвлөөд ингээ явж яхад эцэг эхчүүд буюу ээжүүд маань ойлгохгүй байна. Тийм учраас ээжүүдэд
нэгдсэн журмаар ойлгуулахын тулд магадгүй нөгөө гэр бүл илүү бат бөх аз жаргалтай байлгахын тулд ээжүүд маань сургалт орооч гэгээд одоо хамгийн том хөтөлбөр буюу жаргалтай ээжгээ сургалтаа явж байна. Тэгээ жаргалтай ээж сургалт нь маань одоо ер нь онлайнаар манайх ч нөгөө хайбрид хэлбэрээр онлайн танхим босолсон гэж явдаг. Ээжүүдээ ч гэсэн бас 10 өдрийн турш ийм сургалтыг 10 өөр ментороос суралцах. Магадгүй одоо ээжүүд бид нар чинь бол гэртээ очивол те хүүхдүүдийнхаа сэтгэл зүйч те нөхрийнхөө одоо юу гэдгийг те ярилцагч нь гэдэг ч юм уу те бүх эмч болно. Эмч болно, сэтгэл зүйч те багш болно. Тэгээд тэр зүйлүүд нь буюу та хүүхдтэй нь хөгжсөн ч гэсэн адилхан ээжүүд бид нар бас хөгжих ёстой мэй гэдэг үднээс юм жаргалтай сургалтай. Тэгэхээр хүүхдүүд маань нөгөө нэг чигтээ явж гин гэсэн үг. Хүүхдийн маань ойлгоод сургалтанд суугаад ээжүүд маань давхар хүүхдтэйгээ цуг суугаад ирэхээр нэг зорилгын төлөө хичээдэг гэсэн үг. Тэ? Магадгүй одоо таны хүүхдийн зорилгыг өөр хүмүүс бол тэрийг биелүүлэх гэж хичээхгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдийнхаа зорилгыг өөрийнхөө зорилготой нэгдснээр тэр хүүхд маань илүү нөгөө таны ээжүүдийн нөгөө хүсээд идэг сайн ээж байх гэдэг. Мөн дээрээс нөгөө хүүхдүүдийг хүсээд идэг, сонсдог, ойлгодог ээж нь байхын тулд тий. Гэр хийгүүлж жаргалтай байвал тэр гэр амраа монглаан гэдэг шиг тий. Аха би харин жаргалтай ээж хөтөлбөрийг ер нь бол харж ирсэн. Тэгээд менторуудын хувьд бас 10 одоо шилдэг эмэгтэй гэсэн. Тэр 10 эмэгтэй манаас 10-аа бүр маш гоё гэр бүлтэй айгүй олон өнөртгөн бас гэр бүлүүд байдгийн байлээ. Тэгээд хамгийн голлох ментор нь бас дуучин Ану байдаг тий. Галаамлын Ану Diamond Academy зохион байгуулалт юм. Би ерөнхийдөө жаргалтай ээж хөтөлбөрийг маш сайн мэддэг байхгүй. Тэгээд яг танахаас зохион байгуулалт юм байна гэдэг хүмүүс сайн мэдэж авлаа. За ээж нартай юм сэтгэл зүйч маань ер нь ингэж тулж ажилдаг. Одоо 10 хоногийн хугацаанд ментороос гадна сэтгэл зүйч бас илүү төлөвлөгөө ээж нартай ажилладаг тийм. Одоо ер нь хөтөлбөрийнхаа жаргалтай хөтөлбөрийнхаа хүрээнд хүүхдүүдийн юм нас болон сэтгэл зүйн онцлогийг илүү таниулахыг хүсдэг гэсэн үг. Одоо бага насны хүүхэд гэж бодоход ээжтэйгээ хамт байх, аюулгүй байх одоо мэдрэмж илүү хэрэгцээтэй байдаг бол яг өсвөр наснд ирэхээр дэмждэг, ойлгодог, за мөн одоо хүлээн зөвшөөрдөг байхыг хүсдэг. Өөрийнх нь орон зайг хүндэлдэг ч юм уу. За эдгээр юм ингээд дутагдаад эхлэхээр хүүхэд нэг л тотогшоогоо ээж автайгаа нэг юм ярихгүй болдог ч юм уу. Үйл ойлголцууд үсээд яг харилцааны асуудлууд үүсч эхэлдэг гэсэн. Тийм учраас яг энэ гол хүсэж байгаа хэрэгцээ, сэтгэл зүйн хэрэгцээ болон яг ямар онцлогуудтай байдаг вэ гэдгийг таньж мэдчих юм бол нөхцөл байдлууд өөр учраас хүүхд ээж аав нар маань тэрийг ойлгож авсныхаа хүрээнд өөрийнхөө нөхцөл дээр буулгаад ажиллах боломжтой байдлаар мэдээлэл хүргэдэг. За мөн ээжүүд маань яг ганцаарчлсан ингээд уулзах хүсэл тавьдаг. Одоо манай хүүхд жоохон иймэрхүү байгаад байна. Бид хоёрын дунд ийм болоод байна. Эсвэл хүүхдийн хувьд бол бас сэтгэл зүйн асуудал байж болно. Тэгээд Diamond Academy-ийн хувьд болохоор 2 сэтгэл зүйчтэй. Тэгээд ганцаарчсан болон бүлгийн зөвлөгөөг бас их илүү явуулдаг байгаа. Тийм. За тэгвэл ингэж асуумаар байна. Одоо миний хувьд жишээлбэл бага насны 2 хүүхэдтэй. Тэгэхээр мэдээж бас таны хэлээр ингээд бүх зүйл дээр сайн ээж байх гал хичээн хаяа шантран нуурна. Ер нь бидний гаргадаг бага насны хүүхэдтэй ээжүүдийн гаргадаг төлхөө алдаа юу байд юм болоо? Бид нар юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг. Та хэллээ шүү дээ. Илүү нэг хүүхэд хайрлагдаж хамгаалах хүндрэмжийг авах гэдэг гэдэг. Ер нь юун дээр алдаад байна бид нар? За яг нийтлэг ажиллагдсанаар гэх юм бол одоо бага насны хүүхдүүд би хий гэдэг шүү дээ. Яг 3 насны дээр би хий, би чадна гэд. Яг тэр үед нь бас яг өөрөөр нь хэлгээд дэмжиж өгчих юм бол би чадна гэсэн юм зоримог хүчтэй олж өгдөг гэсэн үг. Тэгэхээр өмнө нь ороод ч юм уу за чи чадахгүй юм чинь гээд чадахгүй гэдэг үгийг багт нас ингээ хэлчих юм бол чи жоох юм чинь чадахгүй гэж хэлчих юм бол угаасаа л ер нь би чадахгүй байна гэд хоошоо суудаг ч юм уу ер нь ингээд ийм талхуу маягийн юм хүүхдүүд болчтой гэсэн үг. Тэр яг өөрийгөө илэрхийлж байгаа би хий гэж хэлж байгаа үед нь алдаад чамаагүй муухай болгоод чамаагүй хийлэгжил авах хэрэгтэй гэсэн үг. Ингэснээр хүүхдүүдийн бас оролцоог нэмэгдүүлж өгдөг. Тэгээ бага наснд нь илүү сайн анхаарад тэгээ яг бүрэн энэ сэтгэл зүйн хэрэгцээ ийм асуудлуудын давд туулчих юм бол өсвөр насны дээр бас харьцангуй гайг болчдөг. Илүү төлөвшсөн, илүү зоригтой, тэ өөртөө итгэлтэй, тэгээ бас нэг юм ангид дундыг малайлагч хүүхдээ хадад яг тэр хүн болж төлөвшнө гэсэн үг. Тэгэхээр хүүхдээ өөрөөр нь хэлүүлдэг байх хэрэгтэй. За мөн ээж аав нь сайн шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Одоо нөгөө сүүлийн үед нөгөө загнаж болохгүй шүү, хүүхдүүдэд зөөлөн хандараа гэдэг болсон. Тэнгүүд огт хүүхдээ загнаж чаддгүй ээж нэр ирдэг байхгүй юу? Тэнгүүд үгүй энэ бас өрөөсгөл шүү. Хүүхдтээс хариуцлага бас нэгж явах хэрэгтэй гэсэн үг.
чи зөв энэ зүйлийг хийн надад амлаж гин үү? Үгүй бол ингээд би хийхгүй шүү гэх мэрчлэнгээр юм хариуцлагын систем таныг хүндлэх юм мэдрэмжүүдийг бас төрүүлж явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хайрлаад байна өө миний бурхан гэд байх юм бол бас хариуцлагын мэдрэмжгүй ч юм уу цагаа юм хойшлуулждаг тиймэрхүү болж төлөв шүү дээ. Тэр нэг алтайг харлаа нөгөө нэг хүүхдээ завааруулахгүй тулд за хийж ингээл нөгөө дурд нь орж идэг. За энэ бол миний нэг алтай юм. За дараагийн болохоор өсвөр насны одоо хүүхдтэй ээж аваасрах хамаалагчид бид ямар алтайг төлхөө гаргадаг вэ? За одоо нөгөө бүхэл хүмүүс хэлдэг байх ярилцс гээд тий. Гэтэ ярилцсан хувьд болохоор яг чанартай богинохон минут байсан ч хамаагүй яг хүүхдүүдийнхаа сонирхдаг зүйлсийн ч юм уу дуртай найз нөхдийн тухай ч юм уу асууж авах хэрэгтэй. Өсвөр насны дээр ирэхээр одоо бага насны хүүхдээ ээжээ аваа л гээл ээж аав нь байвал хамаг ертөнцийн байгаа юм шиг төсөөлдөг боловч өсвөр насны дээр ирэхээр илүү найзууд руу чиглэлцдэг. Тэгэхээр бас зөв хүрээлэлд байгаа хэсэг, зөв хүрээлэлд оруулахын тулд би юу гэж болох талаар бас сайн боддог байх хэрэгтэй. За мөн сайн ярилцдаг, ойлгодог. За ээжээ би нэг ийм юм болчлоо гэж хэлэнгүүд ээж нар шууд зөвлөх гээд байдаг. Наадах бол начистай мөн хүүхдээ байна гэд бараад юу хавал гэдэг ч юм. Яг тэр хүүхдэд бол хэрэгцээ нь тэр мэдрэмжээ хуваалцах хэрэгцээсэн байхгүй. Тэрнээс шууд зөвлөх гэж яарахгүйгээр тий. Яг сайн сонсоод дахин сонсоолох юм бол хүүхдээ ээж намайг ойлгодог учраас өмнөдөө нэгт төрүүлж хэлнэ гэсэн. Амар том хэрэг тарсны дараа биш, хэрэг тарахаас өмнө хэлдэг болно гэсэн. Дараа нь илүү ойролцож таны үгийг хүлээж авах магадлал нь өсдөг учраас сайн сонсдог байгаарай. Тэгээд хэрвээ ярихгүй байгаа бол асуулт асуугаад үзээрэй гэж бол зөвлөж байна. Гэтэ тэр асуулт нь айгүй юм хүнд биш. Өнөөдөр юу болов? Сайн найзынхаа тухай асуудаг ч юм уу гэх мэтлэнгээр илүү ойрхон мэдрэмж төрүүлэх. Найзуудтай хоорондоо яаж ирдэг л яг тэрэн шиг ярих гэж хичээгээд үзээрэй гэж бол. За бас нэг алтаа гарлаа. Би нөгөө хоёр өсвөр насны хоёр дүүтэй. Хоёр баг дүү. Надад юм хэлэхэд би яг зөвлөдөг. Хэлэхтэй. Хаяа загнадаг. Тэгээ ээжлэртэй байсан. Тэгэхэд чи тэглээ гэдэг. Тэгэхээр би ихлэ сонс хэрэгтэй юм байна. Ойлголоо. Баярлалаа. За Diamond Mind Academy 9 сараас ахуулаад 5 сар хүртэл бүтэн жилийн хөтөлбөр байгаа. За хүүхдүүд маань ер нь өдөр болгон одоо академид яваад байх юм уу? Танхимаар ордог юм болов уу? Онлайнаар уу? Аль эсвэл амралтын өдрөөр үү? Энэ талаар бас мэдээлэл өгвөл. За Open Mind хөтөлбөр маань бол яг хүүхдүүдийн суур боловсролын хичээл буюу 10 жилийн хичээлтэй яг зөрүүлж цагаа сонгох боломжтой байдгийг. Өглөө ордог бол өглөө ордог бол өдөөс хойш, өдөр ордог бол өглөө академийнхаа хичээл дээр ирчээд. За тэгэхээр бас цагийн сонголттой. 7 хоногт ер нь бол манайх 2 удаа л хичээлтэй танхимаар. За бусад үед нь бол дандаа энэ hybrid хэлбэр буюу онлайнаар өөрийгөө бие даах юм хичээлүүд нь явагддаг гэсэн. За тэгээд 2 дахь, 4 дахь эсвэл 3 дахь, 5 дахь хагасаа мэдсэн гэсэн ангиудаа сонгоод за тэгээд 10 цагийнх юм уу 15 цагийнх юм уу гэдгээ сонголтоор бас онлайнаар бас хөтөлбөрүүдэд явуулдаг. Яг энэ бүтэн жилийн хөтөлбөрөө илүү нэг олон хүүхдүүдэд хүргэхийн тулд тэгээ манайх ч бас 4 салбартаагаар явагддаг. Салбаруудаа бас гоё. Тий, салбар бол дархан, завхан, хинти ховдод ийм үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд энэ хөтөлбөр маань бол 9 сараас одоо 5 сар хүртэл үндсэн 12 хичээлээ үзээд за тэгээ өсвөрийн сургагч багш, өсвөрийн бизнес эрхлэгч за манайх бас сэтгэл зүйчтэй сургалтаа бас энэ хөтөлбөр дээр оруулж ирдэг. Тэгээ мөн дээрээс нь нэмэлтээр эцэг эхчүүдэд бас сургалтуудыг бэлгээр бас оруулж ирдэг гэсэн үг. Аливаа боловсролын төвийн бас гол үнэт зүйл нь яхааргүй багш нар байдаг шүү дээ. Тэгэхээр Diamond Academy бас багш нарыг гоё танилцуулах. За амар гоё асуулт. Ер нь энэ хариулах амар дуртай. Яагаад гэвэл дөнгөж 4 жил болж байна тий сургалт хөтөлбөрөөр явуулаад ямар олон хүнд хүрсэн бэ гэл ингээл хүмүүс асуудаг. Одоо таны хэлсэнчлэн жаргалтай ижир биднийг ер нь бол маш сайн мэддэг эцэг эхчүүд. Тэгээд багш нар маань бол одоо 10 яг танхимын 10 багштайгаар явж байна. Тэгээд дандаа залуу багш нараар энэ хүрээлэл одоо багш нар маань хичээлдэг. Яагаад залуу багш нар байдаг вэ гэхээр сая манай амин зай сэтгэл зүйч ярьжтэй. Илүү нөгөө найзрах байдаг хүүхдүүдэд. Одоо жишээ нь краша ярьдаг те. Эсвэл одоо хаягдлаа багшаа гэх ингээл ярьдаг те. Гэх мэдчлээ ингээд хүүхдүүд маань яг тэр 10 жилийн боловсрол бол яг нөгөө бич хий гэдэг бол Diamond Academy дээр ирснээрээ бол илүү өөрийгөө илэрхийлдэг ярьдаг.
Тэ өнөөдөр өстө тэгсэн байхгүй багшаад өө гэлдэг нөгөө ижээр бараг нөгөө 2 цагийн хугацаанд хичээлдэг хугацаанд бараг 30 минут нь өөрсдөө илэрхийлдэг дандаа ярьж явагддаг. Тэгээ манай багш нар болохоор илүү нөгөө залуу багш нар учраас илүү сайн ярилцах хэвээр сонсох хэвээр гэдгийг мэддэг. Тэгээ залуу багш нарыг одоо манай академи ингээд ирээд танилцж байгаа эцэгчүүд харчаад "Бэ залуу багш нар үежж одоо ингээд ийм олон хүүхдэд сургалт орсон юм уу те? Магадгүй зарим одоо ээж болоогүй, болоогүй багш нар хүртэл байгаа. Тэгсэрнээс хүүхдийг ойлгодог юм уу ч гэдэг юм ийм зүйл бас гардаг. Гэхдээ манай залуу багш нар бол илүү хүүхдүүдийг ойлгодог учраас хүүхдүүдийг хөгжүүлээ. Хүүхдүүдийг яг насанд нь байгаа өөртөө нэгээд харьцуулдаг учраас бас нэг хүүхдүүд маань ирдэг бас нэг юм зөөлөнд манай багш нар байдаг. Ер нь Улаанбаатар хот дахь салбарууд нь бас хаагаар байдаг вэ? Улаанбаатар хоттой бол бид нар ганцхан Тэнгис кино театрын хажууд Эмэн тавар дээр байрлаад тэндээ үйл ажиллагаагаа явуулаад явдаг гэсэн үг. Одоо хүүхдүүдийг яг ингээд үндсэн ерхий боловсролын хичээлээс нь гадна өөр зүйлд ингээд хүүхдүүд явуулдаг гэхээр ядрах ч юм уу нэг тийм асуудал гарах гэдэг. За яг харьцангуй юм танхим болон онлайн байгаад. Гэхдээ зарим хүүхдүүд бол дургу очдог хүүхдүүд байдаг. Ээж аавын шалтгаалтай. Тэгэхээр тэдгээр хүүхдүүдийг хэрхэн яаж дуртай болгох юм бол би багш нарын бас нэг уур чадвар энэ дээр би айгу биширдэг. Тэгээ анх очихдоо хүүхдүүд их дургу байдаг. Явцын донд хэд ханаад ирэхэд өөрөө явъя гэдэг тэгээ хүүхдүүд байдаг. Тэгээ энэ тал дээр ер нь хэрхэн яаж ажилтдаг вэ? Ер нь нэмээд явхаасаа өмнө эцэг эхчүүд маань нээлттэй тийм сургалтанд сууж болдог уу? За манайх яг өсвөрийн сургагч багш гэдэг хөтөлбөр гэдэг байхгүй юу? За жишээ нь тий өсвөр насныхан чигээс өөртөө сургалтад ордог гэсэн үг. За одоо жишээ нь бүтэн жилийн Open Mind хөтөлбөр 2024 оны төгсөгч нар маань 2025 оны хүүхдүүдтэй тэр хичээлээ заадаг. Өөрийнхөө зорилго тий Чингүн жав гэдэг хүн маань байгаа тий. Тэгээд өсвөрийн сургагч багшаа заадаг гэсэн. Тэнгүү тэр нь яаж байгаа вэ гэхээр үндсэн одоо манай багш нар 30 минут ярьдаг. За дараагийнх нь болохоор 30 минут үе тэнгийнх нь хүүхэд ярьдаг. Адилхан нэг зүйл ярьж байгаад үе тэнгийнх нь хүүхэд ярингууд гэж ойлгож үлдээж авдаг тий. Тэгээд дараа нь болохоор тоглоомоо гаргая. Тоглоом дандаа байнга тоглоулдаг. Тэгтээ тоглоом тоглуулахдаа л одоо нөгөө юу гэдэг эзэмчүүд тэр нөгөө нэг хэлгээд байгаа багаар ажиллах нь энэ чухал шүү. Чиний тогтоол ой тогтоолд эн чинь чухал шүү гэдэг ч юм ингээд яг нэг хөтөлбөр болгон дээрээ цаг 30 минутаас 2 цагийн орно л хичээлдэг. Тэгээд хүүхдүүд маань болохоор яг нөгөө өсвөрийн сургагч багш буюу тэр зүйлээ хийгээд хүүхд үе тэнгийнх нь ингээд ирэхээр татагдаж эхэлдэг. Анхандаа болвол бүр бараг чирээд орж ирж байгаа хүүхдүүд байна тий. За эсвэл зарим нь бол яг нөгөө нэг би нэрээ энд суух хэрэгтэй гэдэг ойлгох хүүхдүүд байна. Гэхдээ тэр хүүхдүүдийн хамгийн гол чухал зүйл нь нөгөө яриад эхлэнгүүд за магадгүй бид гурав сууж байхад гурлаа өөр зорилготой эсвэл бүр зорилгооч тодорхойлоогүй хүүхд байна. Гэхдээ тэр хүүхдийг зорилго гэдэг чинь юм баггүй юу? Чиний зорилгоо тодорхойлоогүй чинь буруу биш ээ. Чиний зорилгоо тодорхойлохдоо ийм зүйлүүдийг анхаарч бараг чиний давуу тал шууж гэдэг юм уу. Энэ зүйлээр ингээ ярилцдаг учраас тэр хүүхдүүд илүү татагддаг. Тэгээд нөгөө үе тэнгийнх нь байгаа учраас бүр амар сайн татагддаг. Тэгээд гуравт нь бол манай багш нар байгаа учраас маш сайн татагддаг. Тэгэхээр анхандаа бол хүүхдүүд өөрийгөө илэрхийлэхгүй бай. Тэгээд сүүлдээ бүтэн жил хугацаа бүр явахгүй академиасаа явахгүй. Тэгээд бараг л нөгөө эцэг эхчүүд нь хүүе явуулахгүй мó тарсан юм уу яасан наа чи таймбэ яваад ах юм аа гэд ингээд идэг. Тэгэхээр бид нарын нэг татж байгаа зүйл нь хүүхдүүдээ олон талаас нь л хөгжүүлэхийг хүсдэг гэсэн үг. Би араа Чингүн жав гэсэн. Тийм тэр хүүгийн ярилцлагыг нэг сошиал дээр харж байсан. Тэгэхээр 16 7 гэжсэн. Өөрөө яг ингээд багшлаа. Анх бол тэр хүүхдийг жоохгүй би яг ингээд одоо багш гэдэг байгаа боловч би ч нөгөө нэг хүүхдүүдээс би суралцдаг. Харилцан маш гоё суралцдаг. Тэгээд би ч гэсэн өөрөө бага наснда дотгошоогоо байсан. Тэгээд ингээд академид яваад өөрийгөө нэгээд өргөжлүүлээд би өөрөө тийм байсан болохоор тэр хүүхдүүдийг би яавал нээлттэй болох вэ гэдгийг мэддэг. Би яриаг сонсчод ямар хөөрхөн ярьд юм бэ гэх нэг өндөр хүүхдээс шүү дээ. Тэгэж яг харж ирсэн. За тэгвэл бас та юм академи юм байна. Тий. Манай Чингүн жоо хүүч одоо бас Америкт явах гэж байна. 9 сарын 20-нд Америкт тэтгэлгээр явах гэж байна. Тий 12-оо төгсөөд.
Тэгэхээр бид нарын нөгөө нэг үр дүн гэдэг зүйл яг энэ байгаа. Хүүхдүүдээр маань би одоо өнөөдөр шууд ийм байхгүй гэд үр дүн ярихаасаа илүү те үнэхээр ингээд амжилтанд дэлхийн хэмжээний одоо даим тагтамаас суралцаад гарч байгаа тэтгэлэг авч байгаа хүүхдүүд маш их байна. Тэгээ жингэн жав хүү маань ч гэсэн өөрөө бүр англи хэл дээр F авдаг байсан хүүхэд те шууд одоо юу гэдгийг мондог өөрийгөө илэрхийлдэг хүүхэд бол байгаагүй байхгүй. Тэгэхээр тэр хүүхдээ өөрчлөхийн тулд бид нар ингээд сургалт ороод тэгээд тэр хүүхдүүдээсээ суралцсан ирж байгаа хүүхдүүдээсээ ч багш нар маань суралцаад ингээд харилцан бие биендээ ингээд суралцаад явдаг гэсэн. Одоо өсвөр насны 12 3 дахь хүүхэд академид явлаа гэхэд ер нь бол нэг 12-аад хөгслөө басан ижил болгон сураад ирж болно үстэй. Яадаг вэ? Нэг удаа сураад төгсдөг юм байна. Манай хүүхдүүд маань бүх сургалтанд хамрагдсан хүүхдүүд маань оюун өсвөрийн клуб гэдэг нэгдсэн том клубт хамрагддаг байхгүй юу? Тэгэхээр сургалтандаа суусны дараа клубээс шууд баяртай явах биш. Клубийнхаа үйл ажиллагаа за манай клуб оролцоод явах боломжтой. За манай клуб маань болохоор дотроо ер нь 5 багт хуваагддаг. За EFT-гээд бичлэг контент хийх сонирхолтой, жүжиглэх сонирхолтой хүүхдүүд байх юм бол эндээ дадлага хийгээд зураг бичлэгнүүдээ өөрсдөө санаануудаа гаргаад ингээ хийдэг. За мөн тийм богино бичлэг. За тэгээд сайн дурын баг буюу сайн дурын үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. За мөн ивент арга хэмжээ бус байгууллагуудтай хамтрах ч юм уу иймэрхүү зүйлүүдийг хийдэг. За мөн төслийн баг байгаа. Төслөө бичиж уралдаан тэмцээнүүдэд ордог ч юм уу иймэрхүү баг байгаа. За мөн гар урлалын баг, мөн K Diamond гэж солонгос хэл ярианы юм багуудтай гэсэн. Тэгэхээр сургалтаа төгснөхийн дараагаар өөрийгөө яг сурсан мэдсэн зүйлүүдийг практикаар хэрэгжүүлэх боломжтой иймэрхүү үйл ажиллагаануудыг явуулдаг. Тэгээд ер нь манай Up Mind бүрэнтэн ингээд цогц төлбөр маань яг иймэр нийгмээс одоо нийгмийн идэвхтэй оролцоо бол хангах юм үйл ажиллагаануудтай. За мөн сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөө яг нэг сарын хугацаанд ордог хүүхдээ сэтгэл зүгээр нь дэмждэг. За мөн зочинтой ивентүүд, мэтгэлцээний тэмцээн, илтгэлийн тэмцээнүүд ч юм уу, саксны тэмцээнүүд гэх мэтлэнгээр гадуурх бас үйл ажиллагаанууд, за мөн ивент арга хэмжээнүүд тэгээ сургалтуудаараа ордог учраас юм бүтэн юм сургалт цогцлбөр гэж хэлж болохоор юм. За маш их баярлалаа. Нэвтрүүлгийн цаг маань бас өндөрлөсөн найруулснаас тохиогч юм. Тэгээд би ингээд хоёроо яриа сонсож байхад юм үзэгчтэй бас ингэж уриалмаар байна л да. Магадгүй хүүхдтэйгээ нэг уулзраа болохгүй тий. За тийм байгаа эцэгчүүд маань бол юун түрүүн Diamond Academy зэрэгсэл гэж хүсэж байна. Тэгээд зөвхөн хүүхэд гэлтэхгүй одоо ээж аа бидний хувьд ч гэсэн маш гоё хичээл сургалтуудыг авдаг юм байна. Тэгээд танай хамт олон маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бас маш гоё ярилцлага өгдөг бүхэн үзэгчтэй хүргэж чадсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд үзэгч та бүхэн дахин нэг танилцуулахад Diamond Mind Academy сургалтын менежер Дорч ханд болон сэтгэл зүйч Амин Заяар өнөөдөр манай зочин хамт хүрэлцэн ирлээ. Тэгээд хоёрынхаа ажилд амжилт хүсье баярлалаа. За маш их баярлалаа. Хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй.